Сонсогч та бүхнийг 17 дугаар зуунаас 20 дугаар зууны ихэнх үе хүртэлх 200 гаруй жилийн турш үргэлжилсэн Монголын түүхийн хамгийн хүнд бөгөөд ээдрээтэй манжин иргэшээлийн үеэр аялуулахыг зөвшөөрнө. Түүхийн хуудсыг сөхөн энэ цаг үеийг товч хөөрнө өгүүлье. Дотоодын тэмцэлтэд туйлдсан Өвөр Монгол 1636 онд, Халах Монгол 1691 оны Долон нуурын чуулганаар, харин Баруун Монгол 1755 онд Зэвсгийн хүчээр Манжчин улсын иргэшээлд шат дараалан оржээ. Манжин хаад монголчуудыг цэрэг Зэвсгийн хүчээр бус, харин Алтан уургийн язгууртнуудыг хэрэгэм зэрэг эд хөрөнгөөр өөртөө татах аргамжны бодлогоор хазаарлан барьж байв. Тэд Монгол орныг хоорондоо харилцах хэрэггүй олон жижиг захиргааны нэгж буюу хошуу болгон хувааж, зөвшөөрлгүйгээр хошуу алхахыг хориглож, цаазаар авдаг хатуу хууль цааз тогтоосон юм. Манжчууд Монгол ирчүүдийн дайчин чанарыг номдохын тулд шарын шашныг тууштай дэмжиж, улмаар нийт хүн амын нэгийг гэр бүл болдоггүй, цэрэгт явдаггүй лам нар болгон хувиргав. Манжин пүүс гэгдэх хятад худалдаачидүүлэгч мүлжлэгийн аргаар Монголын мал сүргийг түүхийн эдтэй хамт цөлмөж, ард түмнийг өрийн дарамтанд оруулсан. Энэхүү дарлалын эсрэг зүүн гарын амарснаа халахын чингүүн жамнаар 1755 оноос 1758 онуудад ам биеэ үл хайрлан боссон ч тэдний тэмцэл цэрэг Зэвсгийн дутуугаас үүдэн цус нь будагдсан түүхтэй. 19-р зууны сүүлээс эхлэн ард аюуш зэрэг эрэлхэх хүмүүсээр удирдуулсан дугуйлан хөдөлгөөн өрнөж, ноёд болон Манжин татварын эсрэг тэмцэл идэвхжсэн юм. 1900-аад оны эхээр Манжин төр Монгол нутагт хятад иргэдийг олноор шилжүүлэн суулгаж, бэлчээр нутгийг хаглан тариалан болгох шинэ бодлого хэрэгжүүлсэн нь Монгол үндэстнийг мөхлийн ирмэгт аваачжээ. Энэхүү аюулыг ухаарсан Монголын худаг товилгаад язгууртан ноёд нууцаар нэгдэж, хаант Орос улсаас тусламж ирэн тусгаар тогтнолоо сэргээхэд амь хайргүй зүтгэж эхлэв. Эцэст нь 1911 оны 12 дугаар сарын 29-нд монголчууд Манж амбаныг нийслэл хүрээнээс хөөн гаргаж, Богд хаанд Монгол улсаа тунхагласнаар 220 жилийн харанхуй дарангуйллыг игнэгт эцэлсэн билээ.